За сайн бацгаана уу. За бүгдэнд нэг сайхан өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр хэдүүлээ ерөнхийдөө Европын эдийн засаг одоо Европод байгаа бүх орнуудын эдийн засаг нэлийн одоо удаашралтай байгаа тухай мэдээллийг та хэд манд бүгдээр авч байгаа байх. Энэ дотроос хамгийн их онцлог нь би бол ерөөсөө нийлээдгүй олон монголчууд маань Европ дотроо Чехэд илүү их олон Чехэд ялангуяа 15 мянгаад одоо монголчуудаа болчлоо. Тийм учраас тэдний маань амьдралд одоо энэ Германы эдийн засгийг илүү их сонирхоод Германы эдийн засаг Чехэд байгаа одоо жишээлбэл монголчуудад маань хэрхэн яаж нөлөөлөх юм. Ерөнхийдөө Чех оронд одоо Германы эдийн засаг хэрхэн яаж нөлөөлөх тухай жоохон та хэдтэй товчхон бас танилцуулъя гэж бодлоо. Нэлээдгүй материал уншлаа, сонирхлоо. Та хэд маань нэлээдгүй бас ойлголттой байгаа нь ойлгомжтой. За үүний дараа би та хэд бас нэг зарын чанартай нэг юм хэлнэ. Тийм учраас та хэд маань дуслан сонсхийг хичээгээрэй. За ерөнхийдөө Герман бол ерөөсөн хамгийн анхаарал татж байгаа орны нэг бол яалтчгүй мөн. Тэд нар чинь автомашины үйлдвэрлэл нь удаашрсан, эрчим хүчний зардал нь өндөр өссөн хэвээр аж үйлдвэрийн экспорт нь буурсан байгаа. Тийм ээ. За гих мэтлэн одоо жишээлбэл Австри ганц Европт биш шүү дээ. Одоо энэ эдийн засгийн байдал бол ерөөсөн Австрид жишээлбэл барилга, үйл хөдлөх хөрөнгө рүүг аягүй их орчихсон. Нэлээд одоо удаашралтай байдалтай болцсон. Маш өндөр хувийн одоо бизнес хөрөнгө оруулагч нарыг одоо сааруулж байгаа нь маш өндөр түвшинд байгаа. За жишээлбэл Финляндад тий одоо барилгын салбар бол маш эрс багассан. Финландын бас экспорт өсөлт маш их сул байгаа. Гэхдээ одоо энэ жишээнүүд бол маш их байна. Тий. За харьцангуй сайн байгаа нь бол ерөнхийдөө яг нэг Португал, Польш гэдэг. За манай Чех бол ерөнхийдөө харьцангуй юм докторчлалтай байдаг эдийн засаг маш сайн барьж чаддаг орны нэг аз болж тийм ээ. За тэгэхээр Германы эдийн засаг Чех оронд хэрхэн нөлөөлж болох вэ гэж байгаа. Одоогоор Чех бол маш доктортой байна. За энэ бол үнэхээр тийм байгаа. Чех бас Германтай маш их яг толботойч Германаас одоо давуу талтай хэд хэдэн үзүүлэлтүүд угаасаа байдаг шүү дээ тий. Чехууд ч нэгд ажил хүчний үзүүлэлт нь маш бага. Германаас маш доогуур олон компани Чехэд үйлдвэрлэлийг ажилуулах сонирхолтой байдаг. Тэд нар ч бүх юмараа одоо үзүүлэлт нь айгүй бага байдаг. Тийм ээ. Ажил хөдлөл маш бага. Европод хамгийн бага ажил хөдлөлийн орны нэг хэвэр байгаа Чех. Вау, азны юм чинь бол өстой азны коллеж гэж ярьдаг тийм ээ. За маш хүчтэй үйлдвэрлэлийн уламжлалтай. Чех бол угаасаа үйлдвэрийн орн. Угаасаа манайхан чинь Чех гэхлээр пяв, үйлдвэрийн орн тий. Тийштэй гэл ингээл тий. Алтан Прага гэдээ амтахгүй. Тэгэхээр электроник, нарийн тоног төхөөрөмж одоо маш хүчтэй үйлдвэрлэлийн одоо юм уламжлалтай юм орн шүү дээ Чех чинь тийм ээ. За дотоодын хэрэглээ үнэхээр өсөж байгаа. За 2026 онд экспорт саарч байсан цалин бол багаар өсөж байгаа. Үүнийг одоо Чехэд байгаа монголчууд маань бол энийг айгүй сайн мэдж байгаа шүү дээ таад маань. Тий. Эдгээрс айгүй болгоомжтой энэ тал дээр ханддаг. Цөл тал хийдэл 50000-аар 100000-аар хэзээ цалингаар нэмдэггүй. Тий. Багаар нэг 500 крон, 200 крон, тэдгэрийг ч гэсэн 200 крон, 300 кроноор л нэмж явдаг. Ийм айгүй их болгоомжтой ханддаг гэх юм уу энэ тал дээр. Ийм л орон. Тэгтээ цалин нэмдэггүй гэвэл нэмдэг. Нэмэгдээд байгаа шүү дээ бацах хэмжээний. Тий. Өнөөдөр жишээлбэл 50,000 крон, 60,000 кроны цалинтай болсод байж л шүү дээ манай монголчуудаас. Тийм ээ. Хизээ одоо 5-10 жилийн өмнө тийм байлаа. Бараг л ховор гэсэн шүү дээ. Нүдний цэцгийн бат байсан. За сул тал нь гэвэл экспортын хамгийн том зах зээл нь Герман учраас Германы үйлдвэрүүд сарахад Чех машин сэлбэг үйлдвэрлэгчид шууд нөлөөлдөг. Тийм учраас би Германыг жоохон онцолж тайдтай ярих гэдэг нь энэ багхгүй ерөөсөө олно. Тийм ээ. Захиалга буур мэдээч хэрэг тийм ээ. За цомтгол хийгддэг. Одоо та хэд маань анзаарч байгаа машины үйлдвэрүүд ямарваа нэг машины үйлдвэртэй холбоотой үйлдвэрүүд чинь нэг л юм нь болохоо байж тэгэхээр одоо нэг хэсэг цомтгол хийгдэл эхэлдэг. Цаанаа л нэг болохоо байцдаг. Тэд нар чинь угаасаа ойлгомжтой шүү дээ. Тэр чинь ганц Чехэс биш тий ганц Чехэс биш өөр орноос антшгүй шүү дээ. Тийм ээ. Энэ чи би за болооч. За тэгэхээр Чех үйлдвэрлэлийн орн гэж нэрлэдэг. Гэхдээ Германы нэг хэсэг гэж бол яагаад хэлж болохгүй. Тийм ээ. Чех гол салбарууд нэг хэсэг одоо автомашин бол Чех ч нөр Шкода хийж байна, Toyota, Hyundai маш олон машины одоо үйлдвэрүүдтэй. За тэдний буйнаар маш олон монголчууд тэр үйлдвэрт өнөөдөр ажиллаж байна. Тийм ээ. За машин механизм, электроник, аж үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд байна. Металл боловсруулах үйлдвэртэй
автобус одоо төмөр зам вагон ерөөсөө 9 шиг юм хийж штэ идэр бол. Тийм. За цалин бол Германаас бага тул өртөг маш хямд байдаг. За энийг бид дурдаад өнгөрсөн тийм ээ. Яалтчгүй Германаас цалин хайцангуй бага. Ер нь Европ дотроо бол Чех бол хамгийн бага гэж хэлэхэд бол ер нь буруудахгүй тийм баг. Тийм. Европ Чехэд бол жишээлбэл нэг 2000 евро цалин авч хахад за нэг 1500 гэдэг чинь бараг л үнэтэй их өндөр өртөгтөнд бараг орчиж байгаа байхгүй юу. За тэгээд дунджаар нэг 1000-аас 1500. За нэг ганц хоёрхан мэрэгжлийн ажлууд нь 2000 байх жишээ. За 2000-тай ажил бас авч байгаа хүмүүс нь маш цөөхөн байгаа шүү монголчуудаас яг үндэ хэлэхэд. Тий. За тэгээд Германд болохоор цалин аюу хайцангуй шал өөр байдаг. 2-3 дахин их. Шведэд 2-3 дахин их. Тийм ээ. За байршил бол Чех бол үнэхээр ашигтай байршлын газар байдаг. Яагаад гэвэл тэд нар чинь ерөөсөө Европын маш олон орнтой хил залгаа байдаг учраас тэд нар тээвэрлэлт аюу хурдан тэг маш хямд тусдаг гэсэн үг. Тийм багц Германтай, Австртай, Польштай, Словактай хил залгаа байдаг. Тэд нар чинь тэдгээр орондоо ингээд юмнуудаа тээвэрлэхлээр зардал нь хайцангуй хамаагүй хямд тусдаг. Мэргэжилтнүүд нь маш сайн бэлтгэгдсэн. За энийг бол би өстө үнэхээр үнэн гэж боддог. Мэргэжилтэнгүүд нь өстө үнэхээр сургууль соёлыг бол үнэхээр тэр тухайн мэргэжилтэд бол үнэхээр мундаг. Тэр инженер техникийн ажилчид тэр механикууд бол өстө үнэхээр мундаг гэж би яг боддог. Тэр бол үнэхээр та нармаань ч гэсэн хөлийн зөвшөөрөх баг. Тийм ээ. За чадвартай, үнэхээр чадвартай. Дандаа мэргэжлийн үнэхээр өндөр түвшинтэй улсуудыг л үнэхээр яг тэр мессен дээр нь тавьж ажилладаг, цалингийн сайн өгдөг. Тэнд нэг ямар ч юу ч мэдэхгүй энийг өчнөө өндөр цалинтай албан тушаал дээр хязгаарч томилдоггүй. Өндөр цензурт тэр тал дээр тий энийг бол манайх монголчууд бүр сайн суралцмаар үнээс. За улс төр эдийн засаг татвартай хөрөнгө оруулагч нар бол олддог. Татвартай учраас л хөрөнгө оруулагч нар яг ийм давуу талуудтай учраас Чехүүдтэй өнөөдөр хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байдаг нь бол одоо хүртэл хിവэр байгаа нь бидэрт авштай маш давуу тал. Тийм байна. Одоогор Чех Германаас хамааралтай байдлыг аажмаар бууруулах зорилготой бас цаагаараа. За юмыг яаж мэдэх вэ? Герман ингээд ийм хэцүү байдал орчих юм бол бид нар Чехүүд ер нь Германаас авч байгаа юмнуудаа захиалгаа одоо энийг хэрвээ ингээд авч чадахгүй болох юм бол бид нар юу хийх юм? Тийм ээ? Энэ тал дээр боддоггүй биш заавал боддог гэж байгаа. Мэдээч үү? За тэгэхээр эдгээр яаж ийн? Цахилгаан машин авч ийн. Цахилгаан машин авч ийн. Батарей үйлдвэрлэл, чип өөртөө хийхийг хичээж байна. Мэдээж аль болохоор хүнээс хараад бус байхыг л цаанаа зорилгоо болгоцсон айл хизээний үйл ажиллагаа явуулаад эхэлж байна. За робот техник автоматчлалт. За энэ одоо нилээдгүй үйлдвэрүүдээс роботыг бол одоо палетны үйлдвэр гэдэг чинь одоо хүн бүртгэл байгаа шүү дээ. Тэр чинь тэгэл робот бас ингээл хөвлөөр тэгэл ажилчид нь зүгээр оператор ажил хийгээд сууж байна. Ажлыг маш их хөнгөвчлж байгаа шүү дээ. Тийм ээ. За батлан хамгаалах үйлдвэрлэл маш сайнтай байх хэрэгтэй мэдээч хэрэг. За энэ дээрээ бас анхаарч байна. Тэгэхээр аль болохоор Германаас хараад бас одоо энэ чипийг үйлдвэрлэнэ гэдэг бол маш зүйтэй асуудал болоод байгаа байхгүй тийм. Чипийг чи Хятадаас аваад Германаас аваад ингээл явдаг юм байна л да бас. Тийм ээ. За ажиллаж байгаа гадаад иргэдэд бид хэрхэн нөлөөлөх үү гэж байгаа. За мэдээж чадварлаг ажилчдын гэрэлд гарна. Чехүүд чадварлаг ажилчдын гэрэлд гарна. Зүгээр нэг юу ч хамаагүй хийгээд байж чадах тийм хүн биш. Яг тухайн ямар одоо үйлдвэрлэлд одоо гадаад ажилчид хэрэгтэй байна. Яг ямар мэргэжлийн ажилч хэрэгтэй байна гэдэг бол айл хэзээ одоо тодорхой болж байна. Логистик, эрүүл мэнд, инженер, IT инженерүүд тийм ээ одоо программистууд ажлын байр бол маш их хэрэгцээтэй байх юм л байна гэсэн үг. За дахиад хэлье логистик тийм ээ тээвэр зурчлал тийм ээ эрүүл мэндийн салбарууд дээр нь инженерүүд дээр нь IT программист IT инженер компьютерээс бол байнгын фурт өстө нэг эрэлт хэрэгцээд маш өндөр байх мэргэжлүүд байх юм байна. За муу нь яг машины салбар захиалга багасах юм бол зарим үйлдвэр ажиллах цагаа бол багасах нь мэдээч хэрэг. Захиалга багасхлаар л ажил зогсдог тийм ээ. 12 цагаар ажиллаж байсан бол 8 болоо. За эсвэл одоо болохоо байлаа гэж явуулдаг. Одоо болохоо байлаа гэж явуулдаг тийм ээ. Одоо амарч дуудахлаар иргээл ингээл үйлдвэрүүд нэг жоохон тийм нэг тогтмол ажиллагаа нь ингээд жоохон саарад эхэлдэг шүү дээ. Бид нар мэдэн шүү дээ. Тий. За ажилчдаа шинэ ажилчдаа авахыг бол бүр шууд хойшлуулахыг мэдээж хөдөлмөрийн төвчөө энэ дээр нь бацчихдаг. Шинэ ажилчдыг бол одоохондоо стоплно. Захиалга тодорхой биш байж байгаа цагт үйлдвэр ер нь хуучин ажилчдаа яг гэж шинэ ажилчдыг авах асуудал бол мэдээж хэрэг хойшлогдно.
Одоо жишээлбэл энэ дээр бол яхахгүй их чинь бол танарт хэлье гэж бодож байгаа. Ер нь яагаад ингээд ажилд ингээд хүмүүс бүртгэжчээд за ингээд цаг нь хойшлогдоод үйлдвэр нь тодорхой биш болоод гэрээ нэрэхгүй ингээд болоод энэ ашиг ингээд би гэрээ бүртгүүлээд жил болчлоо 2 жил болчлоо гэсэн усуд хүртэл байдаг. Яг үндэ тэр бүртгсэн хүмүүсийн буруу биш бас асуудал зөндөө байдаг. Яг гэвэл тэр үйлдвэр чинь захиалга байхгүй, ямарваа нэгэн тоног төхөөрөмж нь өөр орноос ирэх ёстой. Тэр юм ингээд саарад ирэхлээр бүх цаанаа явагдах процессууд нь нормальны болоод эхэлдэг. Тэр ойлгомжтой шүү дээ, тийм ээ. Тийм учраас тэр чинь тийм простой гэдэг чинь одоо нөгөө нэг төр саажилт ингээд сааталтай болоод ирэхлээр шинэ ажилчдын асуудал бол яхахгүй хойшлогддог. Тэрийг ганц үйлдвэр шийдэхгүй. Угаасаа ажил байхгүй байхад шинэ ажилчдыг Монголоос авчрах гэдэг асуудал ганц Монголоос биш шүү дээ. Чех хүчин маш олон орноос хүмүүс өнөөдөр авч байгаа. Тий. Тэгэхээр л хөдөлмөрийн давчаа чинь стоплохоос өөр аргагүй шүү дээ тэд нар. Зөвшөөрөхгүй. Тийм учраас элчингийн цаг ирэхгүй байх боломжтой. Тийм учраас ажлын гэрээ. Ажлын гэрээ бол тэр сүүлийн асуудал хөдөлмөрийн давчаа зөвшөөрсний дараа ажлын гэрээ гэдэг шүү дээ. Угаасаа тий. За тэгээд хуучин ажилчдын яадан гэхэлэр хуучин ажилчдаа ерөөсөө тэгээд цомтоход эхэлнэ. За энэ цомтоход хамгийн түрүүнд арх уудаг, тасалдаг, эмнэлгээр их явдаг нь хамгийн түрүүнд нисээд алга болно. Зарим нь Монгол явна, зарим нь дараагийн ажилд ордог. За хувь хүндээс бас шалтгаалдаг. Тийм ээ. За үнэхээр яг за байнгын 10 жилийн визтэй, үнэхээр ажилдаа сайн, үнэхээр өстө бест ажилдаа өстө ийм ажил тасалдаггүй, барагтай бол олон юм гоншгондгүй, хэрүүл цуглаа хийдэггүй, зарга үүсгдэггүй ийм улсуудаа л үйлдвэр аваад болчихдог. Тэгдэг үстэй 20 ажилчнаас за энэ нэг 5 далчсан юм гаргая. 15 л хэрэгтэй юм байна. 5 хүний одоо ажилгүй болчлаа гүд хамгийн муугаас нь шигшээд эхлэхээр тэр шигшээнд бол хамгийн түрүүнд нөгөө нэг хэрүүл тэмцэл хийдэг нь хамгийн түрүүнд нисээ явчихдаг. За энэ дээр анхаарах хэрэгтэй. За тийм учраас хэдүүлээ үүнд автоматтай холбоотой одоо үйлдвэрүүд суудалж хийж, шилж хийж, цоож хийж, те сандлын бүрээс жойж гэх мэтийн одоо ийм салбарууд нь заавал машина дагсан одоо ийм үйлдвэрүүд бол маш их байдаг учраас эдгээрт ажиллагаа монголчууд маань яхахгүй энэ дээр хэдүүлээ мэрэгчлээ дэвшлүүлэх тийм ээ англи хэлээ сайн сайжруулах, чех хэлээ сайжруулах ганцхан одоо нэг операторын ажил хийгээд сурах биш бас өөрийнхөө одоо нэг мэрэгжлийн төвшин бас хажуугаар нь бас суралцж ч юм уу нэг по барьж чаддаг болдог ч юм уу нэг кранистын жолооч болдог ч юм уу одоо ингээ мэрэгжил дэвшлүүлэх тал дээр анхаарахаас өөр аргагүй байдал хүрэх юм байна. Тийм ээ. За Герман орн сүүлийн хэдэн жил ер нь ерөнхийдөө сорилттой тулгарч байгаа нь үнэн гэж хэлж байгаа. Эдийн засгийн өсөлт бол маш сул байгаа гэдгийг түрүүн хэлсэн. Хятадтай өрсөлдсөн хятадын өрсөлдөөн нь одоо ширүүлсэн тул шинжилэл хийх яалтчгүй Германд шаардлагатай болсон гэж байна. Тийм ээ. Хүн ам хөгшөрч байна, мэрэгчлэлтэй ажилтнууд нь хөтөн маш дутагдж байна. Хүн ам нь хөгшрөөд ирэхээр нөө залуу ажилтнууд, залуу мэрэгчлэлтэй чадвартай залуучууд нь маш бага байна гэсэн үг үстэй. Хөгшин Европ угаасаа тийм эдгээр ч ерөөсөө насжилт нь 70 80 хүрсэн ч гэсэн байна угаал ингээл гоё цоглоод ингээ хэвээр байгаад байдаг. Тэгэхээр тэтгэврийн насанд ажилцаг болсон байдаг. Герман оронд юу хэрэгтэй? Үнэхээр ажил хийх чадвартай залуу халаа хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Тийм ээ. Гэхдээ сүрэл гэхэд арай эрт байна. Германы сүрчин гэх юм бол би л агуулын зөвшөөрдөггүй. Яагаад гэж тэдэнд давуу тал маш их байгаа шүү дээ угаасаа. Инженер техникийн маш томоохон компаниудтай дээр маш их судалгаа, инновацид хөрөнгө оруулдаг ийм орн гэж байна. Судалгаа 5-10 жил аль бүр 100 жилийн хүртэл судалгаа хийдэг гэж байгаа байхгүй Германууд. Ер нь энэ ганцхан Герман биш шүү дээ. Ер нь бусад орнууд ч гэсэн ер нь Европ талдаа ч гэдэг юм уу, Америкт мэдгүй яадаг. Энэ алсын хараатай юмыг маш их хийдэг. За энэ бол манай Монголд бол үнэхээр маш их дутагдaltaй байгаа санагддаг надад. Тэгэхээр тэр инновац одоо тэр хөрөнгө оруулалтын судалгаа одоо 5-10 жилийн дараа бид нар хаана байх уу гэдгийг аль хэзээ судалгаа хийж идэг. Тэгээд эдгээр Европын хүчирхэг улсуудын нэг яаргүй хүн шүү дээ Герман тийм ээ. Тэгээд аврах том дэд бүтцтэй. Дэд бүтц үнэхээр сайтай тийм ээ. За эдийн засгийн судлаачдын үзэж байгаагаар ерөнхийдөө Герман бол уналт гэхээсээ илүү бүтцийн шинжилтийн үе Германд ирлээ гэж ингэж ярьж байгаа. За энэ бол өстой үнэхээр гоё тодорхойлт байна гэж бодсон. Бүтцийн шинжилтийн үе ирж байгаа. Яахааргүй тийм. Хятад өстой бүр за бараг л тэр машин ярихаас цаашгүй юм хийж штэ яг үндэ хэлэхдээ. Тэгэхэд чинь Европ бол түүнээс илүү одоо бүр чадвартай одоо хятадаас дутуугүй машин үйлдвэрлэж ийж дээр нь гарахгүй л болохгүй байсан. Удаас бид нар хятад ухааныг гүцэхгүй штэ. Европод гүцэхгүй.
Тийм биз дээ. Тэгэхээр тэр их өрсөлдөөн одоо тэр зах зээл одоо зөвхөн машинаар зөвхөн ярихад тэр худалдаа авалтын тэр өрсөлдөөн бол ерөөсөн маш сайн байж явахгүй бол энэ үйлдвэр цаашдаа явахгүй болчиход. Хуучнараа бол одоо бүр аль хэзээ болохгүй болсон нэг харуулж байгаа байхгүй. Тэгэхээр энийг яагарахгүй энэ бүтцийн шинжилтийн үе гэдэг нь маш гоё тодорхойлт хийсэн байна. Герман сайжруулж Чехэд үйлдвэрлэлийн захиалга сайжирна, ажлын байр нэмэгдэнэ, экспорт дагаа сайжирна, удаашрал мөн Чехд адилхан удаашрна гэсэн юм л онцтой байгаа юм байна. Яг үнэн те, яг үнэн гэж боддог. За тэгэхээр Герман 2026 оноос хойш юу хүлээж байна гэж. За пластик материал экспорт хүчтэй байгаа эм уул уурхай тийм ээ хувцас хийж гин химийн үйлдвэрлэлтэй эдгээр талдаа бол Герман үнэхээр мундаг ганц машин биш шүү дээ. Тийм ээ Герман аж үйлдвэрийн бүтээгдэхүүн дээрээс суурилсан маш хүчрхэг орн гэж. Зохион байгуулалт маш сайтай. Тэгэхээр эдгээр уналт гэхэд бол би лав хүлийн зөвшөөрөхөд том хол байна гэж боддог надад л. Тийм биз дээ. Гэхдээ насчлалт ерөнхийдөө дунджаар 40 нас болж байгаа болохоор дунджаар 40 нас гэж байгаа байхгүй. Тэгэхээр хөгшин Европын хөгшин тооцох юм улс болж байгаа болохоор яачгүй одоо залуу эрен үед одоо эрэл хайгуул хийж байгаа нь бол яхаар үнэн болчиход байгаа байхгүй. Тий залуу иргэдтэй ард түмний худалдаа авалт маш их байдаг юм байна. Хөгшин настай улсууд тэр болгоны хэрэгцээтэй хэрэггүй юм худалдаж аваад байдгүй л байхгүй. Тэгэхээр залуу иргэдтэй ард түмэн худалдаа авалт нь аюу өндөр иргэдэгтэй байдаг. Тэр ойлгомжтой үст ерөөсөө тийм ээ. Тий. Тэр дотооддоо Германы эдийн засаг бол удаашрч байгаа юм байна. Дотооддоо гэхээсээ илүү ерөөсөө гадаад руу экспорт хайж ингэж явахгүй бас хэцүү байдалд орчод байгаа юм байна. За түүнээс гадна одоо энэ Оросоос байгалийн хий авч чадхаа болсон, дайн нөлөөлсөн, за үн өртөг нэмэгдэхэд хүрсэн гэсэн ийм бүхэлдээ л одоо Европ даяараа ижил дарамттай байгаа. Тийм ээ тог усны үн амар нэмэгдсэн угаас ойлгомжтой. За тэгээд Герман бусаддаа туслаж чадхаа болсон гэж байгаа. Мэдээч өөртөө айдуу хэцүү байж байгаа чи яаж бусад руугаа бас туслах юм бэ? Дайн дуусвал энэ бүх зүйл гайгүй болно гэсэн ийм л прогноз байна өнөөдөр. За тэгээд дайн хурдан дуусасаа л гэсэн ийм одоо бүгдээрээ л залбирч байгаа яг үнэндээ хэлэхэд. За одоо энэ Украин Оросын дайнуудыг яаж явна жампурсан юм байхын хараад байгаа тест бурхан дуусасаа л гэж бодох юм. Яагаад гэвэл энэ дайн дууссан бол маш их юм эргээр нэгтгэж болно. Энд үнэхээр чөдөр тушаа болж одоо нөгөө зүгээр ингээд нормальны одоо энэ хөгжижсэн Европ орнч ингээд бүр юмд ингээд садаа болол бүр аюул болж байгаа шүү дээ ойлгомжтой байгаа. Тэнгэр биш бол та нар бүгдээрээ л мэдж байгаа шүү дээ. За тэгээд эцээ таад маань хэлэхэд ерөнхийдөө бол хил устай байх шаардлагатай байна хэдүүлээ монголчууд маань. Тэгтээ ерөнхийдөө машины үйлдвэрлэлт бол би бол ер нь их гэрээ гаргах нэг тийм сонирхолтой биш байгаа. Яг үнэний хувьд. Тийм учраас гэрээ авахыг хүсдэггүй. Санал бол ирэх нь ирдэг. Гэрээ авахыг би хүсдэггүй. Тий. Маргааш би та хэдтэй ямар газар одоо эрэгтэй хүмүүс, гэр бүлийн хүмүүс, эмэгтэй хүмүүст одоо орох боломж зөвхөн надад одоо боломж бүртгэх ажлын гэрээд бүртгэх боломжууд байгаагаа л та би ярьж байна. Тэрнээс биш одоо бусад бас өөр ажлын гэрээд бүртгэж байгаа улсууд бас байгаа л доо. Тэгэхээр та маргааш лайв дээр та энэ тухай илүү та хэдтэй бас жоохон дэлгэрэнгүй яриа. Энэ нь миний зар байлаа. Тий. За тэгэхээр ерөнхийдөө маш хичээцгээ нэгэнтээ очсон байгаа юм бол хэдүүлээ хилээ сайжруулъя, чадвараа сайжруулъя гэдгийг хизээч орхиж болохгүй шүү. Та нар Европод нэгэнтээ одоо хүүхд чинь 5 6 дугаар ангид орсон бол тэднийг төгсөхөөс өөр аргагүй. Тийм учраас та ажилттай байхын тулд хүн бүр хичээхээс өөр аргагүй шүү. Ажилттай байхгүй болохгүй. Та ур чадваргүй, та залхуу, та арх хуудаг, та тоглоом тоглодог, та дэмий тэндэг, та илүү дутуу асуудал гаргадаг бол уучлаарай та тийм Европод тесч үлдэхгүй шүү. Одоо зүгээр цэвэрлэгээ болоод миграшны асуудал үүс ямар амар сая Испаний асуудлаас бол өшөө их нарийнсан гэж. За энэ тухайч би бас дараа бас ярьж өгье гэж бодож байгаа. За тэгээ маргаашийн лайв ажлын гэрээний тухай, ажлын гэрээнд бүртгүүлж байгаа улсуудын сахилга хотын тухай, очсон хойно ямар асуудал бас мэлсэр дуулж байгаа тухай, юун дээр анхаарах тухай та хэдтэй бас мэлсэр ярьж өгье. За бүгдээрээ дамжуулт хүсье. Баяр таа.